Сайн байцгаана уу? Номин олон компанийн сургалт хөгжлийн менежер Өвс Цах байна. Би Номин олон компаниас жид болгон зарлагддаг. За Номин тэтгэлийн хамгийн анхны шилдэг оролцогчны нэг байна. За тэгээд энэ хэд бол өөрийгөө бас сориод үзье. Монголын худалдааны салбарын одоо хамгийн том байгууллага анхны тэтгэлэг гэдэг утгаар маш сэтгэл хөдлөж ирсэн. За давхар бас сургалтын төлбөрийн тэтгэлгээс гадна оюутнуудад ажлын байрны урилга өгөх маань маш их таалагдж байсан учраас энэ тэтгэлэгт бас хамгийн том шалтгаан болсон. Тэтгэлгийн маань сонгон шалралт үе шат маань 2-3 шаттай явагдаж байсан. За дан ганц шууд материал аваад оюутныг дүгнэх биш, тухайн оюутан яг ямар ур чадвартай гэдэг маань итгэл танилцуулж ирсэн. За мөн багийн ажлаар хуваагаад миний төслүүд дээр яг ажиллаж байсан хувийн ур чадвараас гадна яг санхүүгийн болон бизнесийн болон худалдааны салбарын онцлог таны мэдхэд маш их давуу тал болж байсан. Номин тэтгэлийн хамгийн үн цэнтэй зүйл юу байсан бэ гэх юм бол миний хувьд болохоор төгсөөд шууд ажлын байранд өөрийн хүссэн мэргэжлээрээ ажиллах явдал байсан. За би Номин хоолны компанид анх хүний нөөцийн мэргэжлээр орж байсан. За үүнээс хойш 20 онд нь болохоор бүрдүүлэлт сонгон шалралтын менежер ажиллаж байгаа. За 21 оноос эхлэн сургалт хөгжлийн менежер дэвшин ажиллаж байгаа. За энэ маань одоо миний яг өөрийн гэсэн нэг карьерийг бий болгож байгаа маань нэг талдаа Номин тэтгэлийн маань үр дүн гэж байл өөрийгөө хардаг байгаа. За Номин тэтгэлэгт тэнцснээрээ Монголын худалдааны салбарын шилдэг найрсаг эрч хүчтэй хамт олон та бүхнийг хүлээж байгаа шүү. За тэтгэлийн маань өргөдөл хүлээн хугацаа дуусах тун төгсөн байна. За тийм учраас амжилт та бүхэн хүсэлтэд эрүүлээрэй гэж хүсмээр байна. Баярлалаа, бүгдэнд амжилт хүсье.